Хүний амьдралыг яг юу аз жаргалтай болгох юм бэ? Хэрэв хүний амьдралыг яг юу аз жаргалтай болгодог вэ гэдгийг бид нэр мэдчих юм бол тэрний зүйлийг нь яаж хийж агаад олж аваад ч юм эсвэл тэрний зүйлийг нь яаж хийж агаад хэрэгжүүлж агаад бүгдээрээ л аз жаргалтай уртудаа сайхан амьдрмаар штэ тий. Тэгээд хүний амьдралыг яг юу аз жаргалтай болгодог вэ гэдэг энэ асуулт өөрөө хүн болгонд хэрэгтэй маш чухал асуулт учраас дэлхийн хамгийн урт хугацаанд хийгдсэн судалгаа хүний амьдралыг яг юу аз жаргалтай болгодог вэ гэдэг судалгаа байд юм байна. Энэ судалгаа нь бүр 1938 онд эхэлсэн. Одоогийн байдлаар бол 87 дахь жилдээ тасралтгүйгээр үргэлжлээд явж байгаа. Одоо ч гэсэн дуусаагүй. Тэгээд энэ судалгааныхаа хариуг сайхан амьдрал гэдэг номон дээр судлаач маань хэвлэж гаргасан байна. Тэгэхээр өнөөдрийн танилцуулах энэ номон дээр бол Харвардын судлаачид хүний амьдралыг яг юу аз жаргалтай болгодог вэ гэдгийг 85 жилийн турш тасралтгүй судлаад судалгааныхаа хариуг энэ дээр бичсэн гэсэн үг шүү дээ тий. 85 жилийн турш тасралтгүй судалсан гэдэг чинь энэ дотор байгаа материал бол нэлээд үн цэнтэй бөгөөд итгэж болох үс гэсэн үг тий. За энэ судалгаа тэгвэл яаж эхэлсэн бэ? Энэ судалгаа бол маш онцлог шүү дээ тий. Дэлхийн түүхэнд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн судалгаа гэдэг чинь маш сонирхолтой учраас яаж эхэлсэн бэ талаар нь товчхон танилцуулъя. За энэ судалгаа бол 1938 онд эхлэхдээ бол хоёр өөр судалгаа байсан юм билээ. Тэгээд сүүлдээ ер нь нэг зүйлийн талаар судалж байгаа судалгаа учраас сүүлдээ нэгдсэн юм билээ. За анх болохоор хоёр судалгаа маань хоёлоо ерөөсөл хүнийг яг юу аз жаргалтай болгодог вэ гэдгийг судалж исэн. Нэг талын судалгаа нь болохоор Харвардын сургууль дотор явагдчихсан юм билээ. Харвардын сургуулийн 2 дугаар курсын оюутнууд дундаас маш амжилттай явж байгаа 268 оюутныг судалсан. Тэр оюутнууд нь ёс зүйн хувьд ч гэсэн сэтгцэн хувьд ч гэсэн сурлагын хувьд ч гэсэн бүх зүйлээрээ манлайлагч оюутнууд байсан. Тэгээд тэр оюутнууд тэр манлайлагч оюутнуудыг яг юу манлайлахад нь хүргээд байна. Эцэг эхтэн ч юм уу, арга эртэн ч юм уу, нийтлэг зүйлсүүд юу байна гэдгийг нь судалж исэн юм байлээ. А нөгөө талд нь нөгөө судалгааны багийнх нь болохоор шал эсрэгээрээ бүр маш хүнд амьдралтай, маш хүнд одоо тийм ядуусын хороолол дундаас 14 нас хүртлээр гэмт хэрэгт холбогдоогүй хүүхдүүдийг судалсан. Тэгэхээр гэмт хэрэгт холбогдох магадлал маш өндөр хороололд амьдарч иж 14 нас хүртлээр гэмт хэрэгт холбогдоогүй энэ хүүхдүүдийн нууц нь юу вэ? Ядуусын хорооллын ихэнх хүүхдүүд ямар ч мөрөөдөлгүй, алсын хараагүй байхад чинь ямар хүүхдүүд нь том мөрөөдөлтөө байгаад байна. Тэр хэцүү газар амьдарч байгаа хэрнээ яг ямар хүүхдүүд нь бусад хүмүүстэй сайхан харилцаа тогтоогоод итгэл үнэмшилтэй байгаад том зүйлийг мөрөөдөөд гэмт хэрэгт холбогдож замаа алдахгүй яваад байна. Энэ хүүхдүүд нийтлэг зүйл нь юу байна? Хэцүү амьдралтай байгаа ч гэсэн энэ хүүхдүүдийг яг юу зөв замд нь бариад ийна гэдгийг судалж исэн. Тэгэхээр үндсэндээ бол маш амжилттай явж байгаа хүмүүсийг судалж байгаа. Нөгөө тал нь хэцүү амьдралтай ч гэсэн баяр хөөртэй аз жаргалтай зөв амьдралаар амьдраад байгаа энэ хүмүүсийн нийтлэг зүйл нь юу вэ гэдгийг судалж исэн. Хоёр өөр оролцогчд нь бол маш өөр шүү дээ тий. Гэхдээ судалгааных нь асуулт нь бол нэг байсан учраас энэ хоёр судалгаа сүүлдээ нэгдээд одоо бол хүний амьдралыг яг юу аз жаргалтай болгодог вэ гэсэн судалгаагаар одоо хүртэл 87 дахь жилдээ үргэлжлээд явж байгаа юм байлээ. За энэ судалгаа бол одоо 87 дахь жилдээ үргэлжилж байна гэхээр анх бол одоо Харвардын сургуулиас 268 оюутнуудыг за тэр ядуусын оролцоос 456 хүүхдүүдийг буюу нийтдээ 724 хүн дээр энэ судалгаа маань эхэлж исэн юм байлээ. А гэхдээ одоо бол бүр судалгааны маань гишүүд нь 1300 гаруй болоод ихсчихсэн. Зарим одоо судалгаанд оролцож исэн 87 дахь жилийн өмнөх хүмүүс маань бол зарим нь бол нас орсон бол заримуд нь одоо хүртэл амьд байгаа. За заримуудынх нь бүр ач 30-аа үзээд 3 дахь үеинд бүр энэ судалгаанд хүртэл оролцоод явж байгаа юм билээ. Гэхдээ анх энэ 724-ийг сонгон шалгаруулж авсан арга нь бол нэлээд амжилттай аз жаргалтай сайхан амьдарч байгаа хүмүүсээс шилсэн байсан шүү дээ тий. Харвардын оюутнууд дундаас ч гэсэн амжилттай яваа оюутнуудын ядуусын хороололд байгаа хүүхдүүд дундаас ч гэсэн том мөрөөдөлтэй, эерэг зөв хандлагатай зөв хүүхдүүдийг сонгоод ингээд судалгаагаа эхэлсэн шүү дээ тий. Гэхдээ амьдралын явцад бол бүгдээрээ өөр өөр тэгин зогонцонтой заримуд нь Харвардын оюутнууд нь ядуусын хороолол байсан бол ядуусын хорооллынхын хүүхдүүд нь бүр Харвардын оюутнуудыг ажилуулдаг захирал болох жишээний ингэж маш өөр байран солигдсон байт юм байлээ. Тэгээд энэ судалгаа нэлийн итгэж болохуйц шалтгаан нь юу вэ гэхээр 87 жилийн турш хүний тэр олон 700 хэдэн хүний амьдралыг нь яг судлаад тэр хүмүүсээс сар болгон та нарын амьдрал ямар вэ гэдгийг нь асуулга явуулаад тэгээд асуулга явуулахаар ч мэдээж одоо жишээ нь та энэ судалгаанд оролцож байгаа хүн байлаа гэж бодъё л доо тийм юм бол таны амьдрал аз жаргалтай байна уу гэж асуух юм бол хүн ер нь одоо аз жаргалтай байна л гэж хариулах магадлал өндөр шүү дээ. Тийм аз жаргалгүй байсан ч гэсэн тийм учраас судлаачид маань зөвхөн нөгөөнийхөө үгэнд итгэлгүйгээр бүр үснээс нь цуснаас нь арснаас нь шинжилгээ аваад үнэхээр аз жаргалтай байна уу үгүй юу гэдгийг нь судлаад тэгээ аз жаргалтай байвал шалтгаан нь юу вэ гэдгийг судлаад аз жаргалгүй байгаа шалтгаан юу вэ гэдгийг судлаад гаргасан учраас нэлийн итгэж болох зүйл юм билээ. За тэгээд дээрэс нь хүнийг ер нь яг юу аз жаргалтай болгодог вэ гэдэг чинь маш хийсвэр ойлголцтой тий. 10 настай хүүхдийг аз жаргалтай болгодог зүйл 30-тай 40-тэй 50-тай хүнийг аз жаргалтай болгож чадахгүй.
одоо 10 настай хахад аз жаргалтай байлаа гэж 50 настай хахад аз жаргалтай байх боломжгүй ч юм уу байхгүй ч гэж магадгүй. Тэгтэл 50 настай одоо ингээд аз жаргалгүй байгаа хэрнээ 80 настай аз жаргалтай байж болно. Гэх мэтчлэнгээр ингээд хүний амьдрал чинь урт учраас яг тэр хүний амьдралыг аз жаргалтай болгоод байгаа зүйл энэ хүний амьдралыг аз жаргалтай аз жаргалгүй гэж хэлэхэд айгүй хэцүү шүү дээ, тийм учраас судалгаа маань бол маш барьцтайгаар анх сар болгоо ингэж хүмүүсээс нь судалгаа авдаг байсан. Тэгээд үндсэндээ бүр нэгтгээд яг тэр хүн эцэстээ өөрийнхөө амьдралыг аз жаргалтай гэж дүгнэж гин үү, аз жаргалтай гэж дүгнживэл өмнөх асуултан дээр ч гэсэн аз жаргалтай гэж хэлсэн үү гэдгийг нэлээд ер нь бол маш нарийн судлаж гаргасан юм байлээ. За тэгээд судалгааны маань хариу нь юу вэ? Тэгэхээр нэг л үйлбэрээс судалгааны хариу бол гарсан. Яг хүнийг яг юу аз жаргалтай болгодог вэ? Яг ямар хүмүүс нь урт удаан аз жаргалтай сайхан амьдраад байна гэдгийн хариулт нь бол нэг л үйлбэрээр гарсан. Тэр нь юу вэ гэхээр сайхан харилцаа. Халуун дотн сайхан харилцаа л хүний амьдралыг аз жаргалтай болгодог зүйл гэж гарсан. Маш энгийн юм шиг сонсогдож байгаа ч гэсэн үнэхээр халуун дотн харилцаатай хүмүүс, гэр бүлийн хинтэйгээ халуун дотн сайхан харилцаатай байдаг хүмүүс л эцээ аз жаргалтай байдаг, урт удаан насалдаг, эрүүл мэндийн хувьд ч гэсэн сайн байдаг, ямар нэгэн өвчин туссан ч гэсэн маш хурдан идэгдэгэ гэдгийг 87 жилийн турш хүмүүсийг судлаад хариуг нь дүгнсэн байна. За эсрэгээрээ тэгвэл ингээд бодоод үзэх юм бол халуун дулаан тэр гоё дотн харилцаа л хүнийг аз жаргалтай болгох юм байна гэвэл тэгвэл эсрэгээрээ муухай харилцаа ч юм уу токсик харилцаа л хүнийг аз жаргалгүй болгох юм байна гэж бодогдож магадгүй те. Тэгсэн чинь бүр эсрэгээрээ ганцаардал хамгийн их хүнийг хордуулдаг. Хүнийг яг хүний аз жаргалгүй байгаагийн хамгийн том шалтгаан бол ганцаардал байдаг. Уул нь сайхан харилцаа аз жаргалтай болгоод амч муухай харилцаа хүнийг аз жаргалгүй болгох юм байна гэж бодох байтал муухай харилцаанаас илүү хор нөлөөлтөө зүйл нь ганцаардал байдаг. Муухайч байна уу, сайхан ч байна уу, хүнтэй харилцаж идэг, хүнтэй амьд харилцаанд орж идэг, хүнтэй уулзч идэг хүн ганцаарцсан хүнээс хамаагүй дээр идэг. Ганцаарцсан хүн эрүүл мэндийн хувьд ч гэсэн, одоо сэтгэл зүйн хувьд ч гэсэн бүх зүйлээрээ хамгийн муу байдаг. Гэтэ хүмүүс бид нэр өөрөө өөрсдөө бол ер нь ганцаардуулт юм байна л. Бас энэ номоос нэг гарсан сонирхолтой судалгаа нь тийм байсан. Хүмүүсээс ингээд нэг метронд суухаас өмнө асууж байгаа байхгүй. Одоо ингээд та энэ метронд суугаад ингээд танихгүй хүний хажууд суугаад явахдаа чив чимээгүй явсан танд амар байдаг. Эсвэл нөгөө үнтэйг ингээд харилцан яриа өрнүүлэх нь амар байдаг уу гэсэн чинь ер нь бол чимээгүй явах нь амар байдаг. Танихгүй үнтэй ярих бол тавдахгүй муухай байдгаа гэсэн хариу өгч байгаа байхгүй. Хүнтэй ярих нь бол онцгой байдаг гэсэн хариу өгсөн. Тэгсэн чинь нөгөө судалгааны багийнхан та одоо ингээд зарим хүмүүст нь тэр танихгүй үнтэйгээ заавал ярих шүү гэсэн даалгавар өгдөг. Танилцаад явах хэрэгтэй, яриад явах хэрэгтэй гэсэн даалгавар өгдөг. А зарим хүмүүст нь болохоор ярихгүй явж болно гэсэн даалгавар өгдөг байхгүй. Тэгээд явсныхан дараа 2-3 цаг хамт явсныхан дараа судалгааны багийнхан таны аялал чинь ямар байсан бэ гэж асуусан чинь хүнтэй ярьсан хүмүүс нь илүү аз жаргалтай байсан гэж хариулсан. Илүү аялал хөгжилтэй байлаа, илүү зугаатай байлаа, шинэ үнэтэй танилцаад илүү сайхан байлаа гэдэг хариултыг өгсөн. Тэгэхээр хүмүүс бид нэр өөрсдөө бодохтой болохоор хүнтэй харилцах нь айгүй ядаргаатай ч юм уу, танихгүй хүнтэй ярих нь одоо миний энергиийг сордог гэж боддог боловч яг судалгааны хариу бол хүнтэй өөрөө хүн харилцаж байхдаа илүү аз жаргалтай болт юм байна. Гэхдээ хүн яагаад тэгвэл хүнтэй харилцаж байхдаа аз жаргалтай болдог вэ гэсэн чинь энэ бол хүний хувьсалтай холбоотой юм байна л да. Хүний хувьсалтай холбоотой гэдэг нь хүмүүс бид нар одоо энэ амьдарч байгаа энэ гэрэлтэй тог захилгаантай энэ одоо байшин барилгатай энэ одоо орчин үеийн хөгжсөн нийгэм болол сүүлийн одоо бараг нэг 100-аас 200 жилийн дотор ийм огцом хөгжил явагдсан байгаа шүү дээ. Тэгтэл хүн төрөлхтөн анх үүснээс ахуулаад өнөөдрийг хүртэл харах юм бол бидний энэ амьдарч байгаа энэ ертөнц бол маш жоохон хувийг нийцэлнэ. Харин хүн төрлөختөн үүснээс хойш өнөөдрийг хүртэл ихэнх хувьд нь бол хүмүүс ан агнаж зэрлэг тэр овог аймгаараа амьдарч исэн үе байгаа шүү дээ. Тэгэнгүүт бидний бие махбод болон бидний тарих болохоор тэр балар эртнийхээ үедээ одоо хүртэл байгаа юм гинэ. Тэр үедээ одоохондоо бидний бие махбодыг бидний энэ ген маань орчин үедээ одоогоор тасааг байгаа. Ген маань арай хувьсаж энэ орчин үед тааруулж хувьсаж амжаагүй байгаа юм байна. Тэгэхээр бидний бие махбод тарих болвол тэр дээр үеийнхаа балар эртний үедээ тохирсноороо зөгцсөн тэр үедээ тохирсон ийм одоо тохиргоотойгоо байгаа юм байна л да. Тэнгүүд тэр дээр үеийг бид нэр амьдарч исэн одоо өвөг дэцээ төсөөлөд үзье л да тий. Нэг 100 лугаа ч юм уу 200 лугаа бүгдээрээ овог аймаг болоод амьдарч исэн байгаа. Тэгээд одоо аслан марслан гэх мэтчлэнгээр амар зэрлэг амьтад байсан. Ер нь бол аюултай нийгэмд амьдарч исэн байгаа шүү дээ. Тэнгүүд тэр аюултай үед болохоор ганцаараа байна гэдг нь ер нь бол бараг үхлийг бэлэгдэж байгаа. Тэр одоо хоолоо олж идэхийн тулд ч гэсэн ингээд дэлгүүр ороод нэг талах худалдаж авах боломжгүй шүү дээ тий. Ан агнаж хоолоо олж иддэг байсан тэр үед бол ганцаараа тэр аргатай амьтныг агнаж чадахгүй учраас тэр дээр үед бол хүн ганцаараа үлдэнэ гэдэг бол бараг
үхлийг бэлэгдэжсэн. Ганцаараа үлдэх юм бол угаасаа удахгүй үхэх нь тодорхой тийм үед амьдарч байсан. Тэнгүүд бидний бие маань яадаг вэ гэхээр ганцаараа байх юм бол бараг л ингээл хаана аюул байна гэдгийг судалдаг ч юм уу. Тэгэл ганцаараа байх юм бол ер нь бол удахгүй би үхнэ гэдгийг ген маань мэдрээд бараг өөрийгөө дотроос нь хүлдэг ч юм уу тиймэрхүү юм болдог. Ерөнхийдөө бол яг хөө ингээд зүгээр өөрийнхөө үгээр би амархнаар ярьж байгаа боловч бидний ген бол олон хүнтэй байхдаа тэр дээр үед амьдарч байхдаа олон хүнтэй овг аймаг дундаа байхдаа аюулгүй мэдрэмж авдаг, тайван байдаг, аз жаргалтай байдаг байсан бол тэр дээр үедээ ганцаараа байх юм бол удахгүй үхэх учраас хүний бие бол ингээд одоо тэмц эсвэл тулалт гэсэн нөгөө аюулгүй тохиогоо хасаагаад сандралтайгаар байдаг байсан. Тэгээд одоо орчин үед бид нэр хүн ганцаараа байсан ч гэсэн улан зүгээр штэ. Хоолоо гараад дэлгүүрээс талхаваад идчих учраас ганцаараа байсан ч гэсэн зүгээр. Тэгсэн ч гэсэн бидний бие махбод маань энэ орчин үеийн амьдралын хэв маягт маань бидний ген одоогоор тасаж амжаагүй байгаа учраас одоо хүн ганцаараа байх юм бол аюулдаг ч юм уу, аюулыг мэдэрдэг, дээд зэргээр стресстэй, ямар нэгэн юм зүйл, шин зүйлийг туршиж үзэхээс айдаг ганцаараа байгаа хүн ганцаардлаас болоод тийм байдаг учраас одоо бид нэр бол ганцаардл гэдэг зүйл бол хүнд хамгийн хортой зүйл юм байна. Тэгээд бүр англид нөгөө нэг ганцаардлын яам гэдэг бүр газар байгуулагдсан гинэ. Ганцаардлын яам, эрүүл мэндийн яам гэдэг шиг ганцаардлын яам гэж байгуулагдсан байт юм байлаа. Тэгэхээр энэ ганцаардл гэдэг зүйл бол хүнд маш хортой учраас бүр улсын хэмжээнд тэгж арга хэмжээ авч байна гэсэн үг шүү дээ, тий. Энэ номонд бас харах юм бол нэлээд цуцаа ном байгаа. Энэ ном дээр бол тэр олон нөгөө нэг маш олон хүмүүсийн амьдралыг, зарим хүмүүсийн амьдралыг ингээд жишээ болгоод бичсэн. За одоо жишээ нэг жишээн дээр л гэхэд нэг хоёулаа хар уртын сургуулийн хоёр оюутан байгаа хгүй юу. Тэгсэн чинь нэг оюутан нь болохоор өөрөө өмгөөлөгч болохыг хүсдэг. Тэгээд аав ээж хоёр нь болохоор өмгөөлөгч болохыг хүсдэггүй хоригддаг байсан боловч тэр хүн бол өөрөө би өмгөөлөгч болно гэд яваад өмгөөлөгч болдог. Үүнээсээ болоод эцэг их хоёртойгоо олж авах ингээд харилцааны асуудалтай болдог. Тэгээд дараа нь гэр бүлтэй болсон ч гэсэн их нэртэйгээ бас нэг юм дээр санаа зөрчилсөн ч гэсэн яг өөрийнхөө өнцгөөс өөрийнхөө юмыг барайл зөрүүлсээр агаал өөрийнхөө замаар явдаг. Тэгээд судалгаан дээр оролцож явахдаа тэр хүн болохоор одоо миний намайг аз жаргалтай болгодог зүйл бол миний амжилт юм аа. Тийм учраас би бол үргэлж одоо өөрийнхөө зөв гэсэн хариуг одоо өөрийнхөө зөв гэж бодож байгаа замаараа явдаг. Би өөрийнхөө ингээд хүснээр явдаг. Энэ бол намайг аз жаргалтай болгодог. Энэ бол намайг аз жаргалтай болгодог гэж дандаа хариулдаг байсан бол нэг бас Харвардын сургуулийн нэг оюутан болохоор өөрөө юу яхах хүсдэг байсан. Одоо том зүйл том хүн болохыг мөрөөддөг байсан ч гэсэн их нэртэйгээ суугаад тэгээд их нэртэйгээ сунгат айгуу даруухан амьдралыг эхлүүлээд нэг тосгонд очоод тосгоны багш болоод амьдардаг. Тэгээд өнгөцгөн харах юм бол тэр өмгөөлөгч бол яг ингээд насных нь нэлийн хөшөрсөн амийн хоёр үнийг судлаачид нь харьцуулж байгаа байхгүй. Яг зөвхөн өнгөцгөн гатан талаас нь харах юм бол нөгөө өмгөөлөгч болсон залуу нь өмгөөллийнхаа хуулийнхаа салбарт нэлээд том байр суурийг эзэлдэг боловч дотн найз ахгүй гэр бүлийнхэнтэйгээ бас дандаа жоохон сөргөлдөөнтэй харьцаатай. Гэр бүлийнхэнтэй сөргөлдөөнтэй харьцаатай байгаа шалтгаан нь ямар нэгэн сонголт гарах юм бол гэр бүлээсээ илүүгээр өөрийнхөө ажил карьерийг тавьдаг байсан учраас гэр бүлийнхэнтэй жоох юм сөргөлдөөнтэй харилцаатай байдаг. Тэгээд энэ хүний яг эрүүл мэнд юм уу бүх зүйлийг судлаад үзсэн чинь тийм аз жаргалтай байж чадаагүй. Харин эсвэргээрээ нөгөө тосгоны багш маань өөрийнхөө амьдралыг бас миний амьдрал бол үнцэнтэй сайхан амьдралтай гэж бодож исэн, тэгж хариулж исэн. Тэгээд өөртөөх нь одоо өөрхийн шавнар мавнар нь өөрт нь айгүй итгэдэг тэднэртэйгээ халуун дулаан харилцаатай байсан. Тэгээд энэ хүн бол өөрийг нь өнгөцгөн харах юм бол дандаа л гэр бүлээ төрүүлж тавьдаг, өөрийгөө дандаа хоошин тавьдаг хүн шиг боловч яг дотор нь ороод үзэх юм бол гэр бүлийнхний өөрт нь итгэдэг, гэр бүлийнхэнтэйгээ маш халуун дотн харилцаатай, эрүүл мэндийн хувьд ч гэсэн маш сайн байсан. Тэгээд судлаачид маань яг хүний амьдралыг бол ингээд нэг үед нь биш яг нэг нийтээр нь харах юм бол хүний амьдралыг аз жаргалтай болгоод байгаа зүйл бол яалтчгүй харилцаа байд юм байна. Энэ хоёр хүний амьдралыг ажиглахад ч гэсэн харилцаагаа ихэнд тавиагүй ажлаа ихэнд тавьсан хүн маань амьдрал нь цаашаа явах тусам харилцаа нь муудах тусам тэр одоо ажил нь амжилттай байсан ч гэсэн харилцаа нь муудах юм бол ерөөсөө аз жаргалтай байж чадахгүй байна. Аз жаргалтай байх болохоор эрүүл мэнд нь муудаж чинь ч юм уу те. Эсвэргээрээ нөгөө хүнийх нь амьдралыг харах юм бол карьер нь дээшлээгүй зүгээр л нэг тосгонд Харвардыг төгсөгч хэрнээ зүгээр л нэг тосгонд нэг 10 жилийн багш болсон ч гэсэн өөрийнхөө карьераас илүү гэр бүлээ тавьжсэн бол буцаагаад нөгөө гэр бүлийнх нь өөрийг нь чухалчлаад халуун дулаан ингээд харилцаа үүсээд тэгээ явах тусам энэ халуун дулаан харилцаа нь илүү гоё болох тусам энэ хүн илүү их аз жаргалыг мэдэрч जैन илүү их эрүүл мэндийн ч гэсэн сайжирч байна. Тийм учраас ер нь бол халуун дулаан харилцаа л яг амжилт тэр аз жаргалын хэмжүүр байд юм биш үү гэдгийг бас ингэж өөр олон маш олон хүний амьдралаар ингэж жишээ татаж бичсэн байдаг. Тэгээд энэ ингэж жишээ татаж бичиж байгаа юм чинь зүгээр зохиолчийн санаа биш шүү дээ, тий. Яг хүний амьдралыг боддоор намтрыг нь харж байгаа судлаад энэ ч бичиж байгаа учраас яг
маш олон хүний амьдралыг бүгднийг ингээд хөндлөнгийн нүдээр унших боломжтой. Тэгээд номын зохиолч маань ч гэсэн тэгж бичсэн байлээ. Ингээд маш олон хүний амьдралыг яг ингээд байгаа чигээр нь энд ингэж намтарчлан ингэж оруулсан шалтгаан нь хүний амьдралыг ер нь ингээд 87 жилийн турш 700 хэдэн хүний амьдралыг хөндлөнгөөс хараад судлаад үзнэ гэдэг чинь маш олон хүний амьдралыг харж байгаа гэсэн үг шүү дээ. Гэхдээ зохиолч маань болохоор энэ олон хүмүүсийн ингээд амьдралыг хараад үзэхэд хүний амьдрал бол ерөнхийдөө төстэй байд юм байна. 10 хэдэн наснд бол хүмүүс ихэвчлэн бүгдээрээ л би хинбэгээ гэдгийг олохын тулд тэгж төөрөлддөг юм байна. 20 хэдэн наснда болохоор 10 хэдэн наснда би ийм хүнштэй гэж олсон тэр дүр төрхөө 20 хэдэн наснда баттгаад би чинь ийм хүн шүү дээ гэж зөрүүлж явд юм байна. Гэх мэтчлэнгээр хүний амьдрал бол ингээ маш өөр юм шиг хэрнээ бас төстэй байдаг. Тийм учраас энэ дээр бичигдсэн маш олон хүний амьдралыг уншаад та өөрөө энэ хүмүүсийн амьдралынх нь яг аль цэгт нь яваад байна. Заримдаа та тэр замаа алдж байгаа цэгт нь явж гин үү? Эсвэл заримдаа тэр зөв замаа олоод байгаа цэгт нь явж гин үү гэдгээ та өөрөө харах боломжтой. Тэгээд таны энэ явж байгаа зам чинь эцэстээ тэгвэл ямар үр дагаврыг бий болгох вэ гэдгийг та бас харах боломжтой. Яагаад гэвэл хүний амьдрал чинь үндсэндээ маш өөр юм шиг харагдаж байгаа ч гэсэн яг дотор нь ороод үзэх юм бол маш төстэй байд юм аа. Тийм учраас та энэ олон хүмүүсийн амьдрал дундаас өөрийнхөө амьдралыг яг хаана явж байна гэдгийг бас олж харах боломжтой шүү гэж бичсэн байлээ. Тэгээд энэ ном дээр маш олон хүний амьдралын намтруудыг бичсэн болохоор ном маань бас жоохон зузаан. Гэхдээ хүн бол амьдралтаа заавал нэг удаа уншаад үзэх номнуудын ширээний номны бол нэг байлаа. Энэ номны маань гол санаа нь бол хүнийг яг аз жаргалтай болгодог зүйл чинь тэр халуун дулаан харилцаа юм байна гэдгийг баттгаж хэлж байгаа боловч энэ ном маань харилцааны ном биш шүү дээ, тий. Тэр одоо халуун дулаан харилцааг үүсгэхийн тулд та яах ёстой ч юм уу, одоо хүнтэй ойлголцохын тулд яах ёстой гэсэн харилцааны арга техникийг зааж өгч байгаа ном биш. Эсвэргээр зүгээр л энэ халуун дулаан харилцаа чинь яг эцэг аз жаргалын яг түлхүүр юм байна гэдгийг хэлж өгч байгаа учраас харилцааны арга техник байхгүй. Гэхдээ энэ ном дээр бас нэг хэлсэн маш гоё одоо зүйл нь болохоор юу байсан гэхээр бид нар ингэж ярьдэн шүү дээ, одоо таны амьдралд хэн хамгийн чухал вэ? Юу хамгийн чухал вэ гэж тэгвэл бид нар дандаа гэр бүл гэж хариулдаг, тий. Аав ээж ч юм уу, үр хүүхэд ч юм уу тэгж хариулдаг. Гэхдээ яг ингээд өөрийнхөө энэ чухал гэж бодож байгаа хүмүүстэйгээ та хэдэн цагийг зарцуулдаг вэ гэдгээ заавал бодоод үзээрэй гэсэн юмсан. За жишээ нь одоо хүнтэй суудсан хүмүүс бол өөрийнхөө аав ээжтэй ч юм уу уулзах цаг бол маш хомс бага байдаг шүү дээ, тий. Тэгвэл одоо жишээ нь ингээд номын зохиолч маань тэгж байгаа байхгүй. Сайхнаар бодоод та өөрийнхөө аав ээжийг 100 насалнаа гэд бодоод үзье. Гэхдээ та жилд аав ээжтэйгээ хэдэн удаа уулздаг вэ? За магадгүй цагаан сар наадам гэл нэг цөөхөн үед уулздаг байлаа гэж бодъё л та, тий. За жилд 3 удаа ч юм уу 4 удаа уулздаг байлаа гэж бодъё. Тэгвэл та ойролцоогоор таны аав ээж чинь 100 наслаа гэж бодлоо. Номын зохиолч бүр тэгж байгаа байхгүй. Сайхнаар тэгээ төсөөлөд үзье. Тэгвэл та одоо аав ээж чинь 100 наслах хүртэл та хэдэн удаа уулзах боломж танд байна вэ гэдгийг бодоод үзээрэй. Бид нар маш завгүй амьдралынхаа хугацаанд бидний хамгийн чухал зүйл бол бидний гэр бүл гэж хэлдэг ч гэсэн энэ богинохон амьдралынхаа турш та өөрөө яг гэр бүлдээ хэдэн цагийг зарцуулж гин, дээрэс нь танд гэр бүлдээ зарцуулах яг хэдэн хэрэг хугацаа үлдсэн бэ гэдгийг яг боддоор бодож үзээрэй гэж хэлсэн байлээ. Тэгээд энэ номыг яг уншиж байхдаа бас нөгөө нэг амьдрал чамд жүрж өгөх гээд одоо жүрж өгөх үед гээд айгүй гоё кино гараад байгаа шүү дээ, тий. Тэгээд тэр кинон дээр харж байхад ч гэсэн бараг үзээгүй юм байх бах. Тэр кинон дээр ч гэсэн ингээл яг харилцаагаа чухалчлаад явж байхад эцэст амьдрал харилцаагаа илүү их тавиад хүнийг уртаж тавьсан амьдрал эцэст ямар үр дүнтэй вэ гэдгийг ч гэсэн тэр кинондраас харуулж байна шүү дээ. Би яг энэ номыг уншиж байхдаа тэр киног үзсэн чинь бүр энэ кино чинь бас яг жинхнээсээ энэ ном бол яталчгүй баримтат ном ч гэсэн тэр кинон дээр гарч байгаа энэ баримтат номтой агуулгын хувьд бас нэлээд төстэй биш үү гэсэн бодол төрсэн байгаа. За өнөөдрийн бичлэг дээр тэгээд дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн сайхан амьдрал хүнийг яг юу аз жаргалтай болгодог вэ гэсэн номыг танилцууллаа. Тэгээд номын маань хавц нь болохоор ийм цагаан хавцтай. Тэгээд дотор болохоор ийм хар. Тэгээд доторхыг ингээ харчаар айгуу гоё тэмдэглэлийн дэвтэр шиг харагдаад нэг гоё судар шиг харагдаад харна ийм цагааныг авчихсан. Тэгээд ийм яг хавцтай ном байгаа. Тэгээд ер нь бол яг хүний амьдрал яг үнэхээр яг юу чухал юм бэ гэдгийг бодогдуулсан. Ер нь бол одоо ингээд айгуу завгүй нийгэмд бол заавал унших ёстой номнуудын нэг юм болов уу гэж бодоод өнөөдрийн бичлэгээрээ танилцууллаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя баяр та.